манай зурлаач бит хоёрын Тайван руу хийх аялал маань эхлэх гэж байна. Айгүй их догдолж байна. Бит хоёр одоо яг одоо онгоцны буудал дээрээ орох гээд хүлээж ин цаг бол одоо нэг 5:30 болж байгаа. Тэгээд бит хоёр онгоцны буудал дээрээ 4 гэж ирээд тийшээ өгөөд тэгээд хүлээж явах зураа жоохон өсөөд сэндвич юм уу мэдчихэд байж гин. Тэгээд ер нь бол анх удаа ийм нөгөө шөнийн цагаар онгоцны буудал дээр ирээд юм авж байгаа болохоор айгүй догтлоо. Тэгээ бараг ер нь бол унтаагүй. Тэгээд өөрөөр ирсэн. Тэгээд одоо айгүй догтлоо орох гол хүлээгээл ээж ин да. За Тайванд ирсэн хамгийн эхний өдрөө бит хоёр баншаараа алдчихтай болохоор баншийг нийдэх гээд тэгээ баншны хамгийн одоо алдчихтай гэж болохоор ресторанд ирсэн байна. Тэгээ эднийх айгүй сонирхолтой. Ер нь бол 11 цагаас онгоодог. Тэгээ 11 цагаас өмнө хүмүүс ингээ очрлоод хүлээж идэм байна. Ширээгээ авах гээд. Тэгээ 11 цагаас ороод ирснүүд нь ер нь ширээндээ суучна. 11 цагаас хойш ширээгээ одоо ширээндээ сууж амжааг бол ингээ ууртаа очир дараа л үүсчихлээ. Бит хоёр ашгүй ирсэн ш таарсан болохоор ерөнхийдөө ширээнд бол сууж идэж чадах юм шиг байна. Тэгээд энэ 4 давхар ресторан юм байна. Тэгээд 4 давхар 11-ээс өмнө 4 давхар дөрүүлээ ер нь бол дүүрчдэг гэж. Тэгэхээр аюу алдчихтай. Тэгээд ер нь бол өөр улсуудад ч гэсэндээ гадаадд 170 гаруй ер нь бол өөр салбартай гэж юм. Тэгээд бүр бараг 1958 оноос бараг ер нь түүхэн ихсэн тийм аюу алдчихтай удаж байгаа ресторан юм байна. Тэгээд одоо нөгөө аль ч улсын аль салбартаа нөгөө нэг амтан чанар нь үйлчлэгээ нь яг адилхан явагдаж идэг гэдэг утгаар айгүй алдчихтай. Тэгээ 1993 онд болоод нөгөө нэг New York Times-аас эднийхийг Din Tai Fung-гийн газрыг одоо хамгийн алдчихтай 10 ресторанын нэгээр нэрлсэн байна. Тэгээд эднийх айгүй ингээд нэр хүндтэй бас болж ирээд тэгээ ер нь ингээд айгүй одоо жуулчт муулчт ирсэн ч гэсэн Din Tai Fung гэдэг энэ баншны газраар бол заавал ороод гардаг ийм газар юм байна. Тэгээ одоо орж банш идэх чад айгүй догдолж байна. Хоолны газрынхаа дөнгөж үүдээр нь орохоор ингээд тогооч нар нь шилэн хаалтны цаана энэ бууз баншаа бэлтгэж байгаа нь ер нь харагддаг. Тэгээ ер нь хоол идэхээр ирсэн хүмүүс маань энд зогсоод одоо өөрсдийнхөө захиалж идэх байгаа хоол нь хэрхэн хийгдэж чинь хэрхэн одоо бэлтгэгдэж байгаа тэр үйл явцыг нь бол харах боломжтой. Ер нь дэлхийн олон улсад салбартай энэ газар нь маш нарийн технологийн дагуу хоолоо бэлтгэдэг гэдгээр ер нь алдартай юм байлээ. Хоолны эрчлээ яастай айгүй гоё харж байна. Бас монголчууд болохоор хоньны махтай захиалсан тохой тэгээд баншнууд нь ингээд дөрөв төрлөөр ирсэн. Энэ амар хөөрхөн санагдлаа. Энэ нөгөө нэг юу гинэ Din Tai Fung гэдэг нөгөө рестораныхаа Din гэдэг хамзын нэмжээний хөөрхөн ингээд зурцсан байт юм байна энэ баншны дээр. Тэгээд айгүй олон хоол ирээд нийлээд нэг 2520 одоо 50 доллар болсон. Монгол мөнгөөр нэг 250 60 70 мянга ч юм уу тэр хавцаа болж ийн гэсэн үг. Айгу ер нь атлал битэр нэг олон аль захиалсан болохоос юм болж ийн. Тэгээд нэг нэгээрээ баншин нэг нэгээрээ бол Монголоо нэг 20 мянга дотор бол одоо 5 ширхтээ баншин дотор бол 20 мянга дотор идчихээр айгу хөөрхөн санагдлаа. Одоо яг нэрийнх нь энэ банш Shaolong Bao-ыг идэж үзэх чинь ерөнхийдөө бол эн чин 5 айгу яг нэг стандартаар хийдэг гэсэн. Тэгээд эхлээд шүлээс ороод гэн. Энэ хам ахтай байхгүй юу? Тэгээд ер нь айгүй гоё. Гурилан аймаг нэмгэн болохоор айгүй гоё наа. Тэгээд доторх хамнууд намжтай. Тэгээд энийг дангаар намсч үзээд одоо энэ нөгөө нэг түрүү нана зөөгч нэрээд ийм соосонд ингэж дүүрч идэрээгээд одоо юу цуу тэгээд энэ цаангатай хойлоод ийм соос бэлдэж өгсөн. Тэгээд энд нь бас дүрээд амсаж үзүүлсэн гоё санагдлаа. Энэ нөгөө амталсан будаа нь бас амар гоё юм байна. Угаасаа би амталсан будаа нарийн турштай болохоор тааллаа. Тэгээд дээрээ ингээд нөгөө хаа махтай. Тэгээд тэр нь гоё санагдлаа. Би бараг хэдтгэж нэмжин дөө зөндөө идчихсэн.
Тэгээд хоёртой ер нь айгүй их хоол захиалжжээ. Өсөөл хүн ер нь өсгөрөө гэхдээ өсгөрөө ер нь хоол захиалахаар аим их хоол захиалж тэгээд барахгүй. Тэгэхээр хитрхийг өсөж ингээд үнэтэй ресторанд орох юм буруу байхгүй. Тэст хүмүүс амар очрлоо. Яг үнэхээр үнэн байд юм байна. Ер нь өдөр тийшээ энэ баг очр нь 2 цаг хүртэл очр байдаг гэсэн нэрнгэсэл хүмүүстэй амар очрлоо байд юм байна. Энд ингээд хүлээхгүйгээр ирж ирээд идсэн бас болсон санагдлаа. Ер нь бас ийшээ зорж ирэх хүмүүс байвал ирж ирээд юугаа аваад идчихвэл зүгээр л юм байна. Хүмүүс бас нэлээд очилсан л харагдаж байна. Хар алуун цаатай. За бит хоёр яг одоо айгүй их удаан алхацсан. Тэгээд айгүй халуун зөндөө алхацсан. Тэгээд ерөнхийдөө энэ Тайванд ч бас массаж, хөлийн массаж, бүтэн биеийн массаж барай айгүй алдартай болохоор энэ Sin Spa гэдэг. Яг Тайванаар бол Sin Spa, монголоор болохоор гэсэн утгатай ойн спа гэж нэрлэж болохоор ийм газар ирсэн байна. Тэгээд ерөнхийдөө бол энэ хав маань өөрөө айгүй тийм одоо завгүй бизнесийн дүүргүүдийн нэг болохоор ингээд энэ хавь спа айгүй ихтэй байд юм байна. Тэгээ хүмүүс ингээд массажинд ороо те ажлынхаа дундуур ч юм уу ажиллаа тараад бас барай хийлгүүлээд алчаалаа тайлах боломжтой. Тэгэхээр энэ спанууд ер нь бол айгүй олон харагдаж байна. Тэгээ эднийх болохоор одоо үйл ажиллагаагаа эхлээд нэг 13 дахь жилдээ явж байгаа. Тайпей хоттой бол 5 салбартай гэж юм. Тэгээд ерөнхийдөө бас нэг зорилго нь бол тэ нөгөө одоо хүмүүсийн илүү бүтээмжийг те үр өгөөжтэй, үр бүтээмжтэй ажиллах тэр юуг нэмэгдүүлэхийн тулд ийм одоо барайг одоо илүү тийм алдартай болгож те барайг илүү хүмүүс хүргэх юм зорилготойгоороос ажилдаг. Тэгээд нэг гоё юм нь нөгөө барайчт нь яг массаж хийж барай хийж өгөх хүмүүс нь тусгай тийм шалгалт өгчтэй тэнцэж ингээд барайчхаа эрхийг авдаг болохоор айгүй туршлагатай тэгээд чадвартай ийм хүмүүсээр ер нь бол бариулж байгаа гэж ойлгож болох юм байна. Тэгээд ер нь бол хөлийн массаж, бүтэн биеийн массаж тусдаа авах юм бол 45 минут ороод нэг бүтэн биеийн барайнд бол 90 минутын турш ороод гараад ингээд алчаалаа тайлах боломжтой. Тэгээд битээр ямартаж туршиж үзгээд орох чинь тэгээд спа руу оръё. Энэхүү массажны газар нь шилийн дүүрэгдэх томоохон спануудын нэг тооцогддог бөгөөд маш том талбайтай олон өрөөтэй учраас нэг дор олон үйлчлүүлэгч хүлээж авах хүчин чадалтай ийм спа байсан. Бүтэн биеийн барайг 90 минутын турш хийлгэхэд $1580 $160 буюу 160 гаруй мянган төгрөг болсон. Дан хөлийн массажийг нь 30 минутын турш хийлгэе гэвэл $650 буюу 65 мянган орчим төгрөг болох юм байлээ. Спада орж ирээд ямар ч тач массаж барайгаа эхлэхээс өмнө ийм гоё хөөрхөн ийм имиж бүрэн юм бэлдэж өгдөм байна. Тэгээд массажныхаа өмнө орхосоо өмнө ийм одоо өгөөд тэгээд гарч ирэхэд нь бас ийм гоё альжаал талах нэг юм дахианы шүл өгдөг гэстэй. Энэ нь болохоор бас ингээ барайныхаа нэг хэсэг болж явд юм байна. Тэгээд амар хөөрхөн гарч ирсэн. Тэгээ юу юм бол гээ би айгуу сонирхол байж энэ бол ингээд ийм шүл юм шиг байна. Тэгээд энэ дотроо ингээд хүч будаатай юм шиг байна. Тэгээ шүлнөөс нь амсаж үзье гэсэн. Шүл гэхээс илүү нэг тийм чихэрлэг цай шиг юм шиг тийм байна. Тэгээд ийм гоё цай өгсөн. Айгуу таалагдлаа. Тэгээд барайнд ороод ер нь бол өнөөдрийн алхсан бүх алхалтаа ядаргаагаа тайлаад амар гоё хүчтэй болох юм шиг санагдаж байна. Тэгээ ямар ч тач барайнд орчоод бас сэтгэлээ овоолцснаа. За би яг хөлөө бариулаад эхэлчлээ. Тэгээ айгүй гоё юм. Тэгээ нөө барихынхаа өмнө хэр хүчтэй бариулах уу, гайгүй дунд бариулах ууг асууж ин. Тэгээ би ямар ч тач жоохон дунд зэргийн бариулъя гэд хэлчлээд айгүй гоё. Тэгээ ер нь нөгөө хүний ууланд чинь нөгөө мэдрэлийн гол эсийн цэгүүд байдаг гэж яриад байдаг өглөө юулээ тэгж ярьдаг. Тийм болохоор нөгөө нэг хөлийн ууланд ингээд сайн массажлж яаж явах хэрэгтэй гэдээ ер нь би нэг сонсч ирсэн. Тэгээд тийм болохоор яг амар хөлөө бариулахад бол амар гоё санагдчих. За би сая бүтэн биеийнхаа барайнд ороод гард ирлээ. Үнэхээр айгүй гоё ийм мэдрэмж өглөө ялцчихгүй ингээд бүх алжаал тайлхтаа. Тэгээ миний ер нь нилээн булчин бас ингээд чангарсан байсан юм шиг санагдлаа. Тэгээ тэдрийг маш гоё судлаж
барьж өглөө тэгээд нөгөө массаж хийж дуусныхаа дараа иддэг энэ шүл тэгээд энэ цай жимсийг нь одоо идээд сууж ин тэгээд бүр массажын дундуура унтцсан байна нэг хэсэг тэгээд үнэхээр гоё ялцчгүйстэй гоё барьж өгөөд айл хамаг ингээд зөндөө алхацсан байсныг жилгүй ингээд ядаргаа тайлагтаад тэг яг массажиндаа орж гарч ирээд бүр тийм айгу ингээд тийм ирч хүчтэй тийм сэрэгсэн мэдрэмж авч чадлаа барианыхаа дараа үнэхээр гоё. Таванаас явхаасаа өмнө дахиад нэг заавал ер нь туршиж үзнэ энэ массажийг айгу гоё байлаа. Үнэхээр гоё байлаа. Гараад ерөөсөө ганцхан зам урталын замын гараад шөнийн хаагаад урталын замыг гараад шөнийн зах нь байсан. Тэгээд угаасаа нөгөө Тайванд чинь шөнийн зах айгу яг одоо нөгөө бараг соёлон болсон гэх юм уу. Айгу урт French fries байна. Авч идэх юм уу? Хоёлоо уваач. Ингээ багцаараа юм уу тий? Тий, багцаараа. Би сая. Би гол ганцаараа багц. Хоёлоо аваад. За. Сүгөө хаад. Цоос гэж. Мөнгө төгрөгөө мадалж байгаа юм шүү дээ. Яа. Оо. Ирсэн бол заавал очиж үзэх газруудын нэг бол яалтчгүй шөнийн зах нь. Энд гудамжны хоолны соёл өндөр хөгжснөөс гадна хувцас хэрэглэл, тоглоом, караоке гэх мэтчлэн хийж үзэх маш олон зүйл байгаа. Ер нь л миний бодлоор шөнийн захаар нэг тойроод явах юм бол яг таванчуудын дунд нь ороод тэдний амьдралын онцлог, соёлоос нь илүү таньж мэдэх боломжтой юм шиг санагцсан. Яг одоо Тайваны үндэсний хааны ордон музей буюу яг Төв музейгийнх нь гадаа нэрээд байна. Тэгээд одоо мэдээж бас аливаа улс оронд очоод бас заавал үзэх ёстой зүйлүүдийн нэг бол одоо мэдээж тухайн орны музей. Тэгээд энэ музей болохоор бараг 700 мянга гаруй үзмөр олдвруудтай гэсэн. Тэгээд бас тэр дунд нь нөгөө Монголтой холбоотой үзмөр олдврууд үзэх учраас дээлээ өмсөд түрээд ирсэн байгаа. Тэгээд Ямартайч музей рүү орох гээд байж байна. Музей дотор ороод ирлээ. За тэгээд ерөнхийдөө бол айгүй олон танхимд хуваагдсан олон үзмрүүд байх шиг байна. Тэгээд ер нь яг энийг бүрэн үзэж дуусгаад 45-аас цаг гарan болд юм байна. Яг тайлбаргүйгээр үзэхэд. За миний хувьд болохоор англи тайлбартайгаар сонсох гээд ер нь явж байна. За тэгээд шаазан эдлүүд нөгөө хаш чулуун нөгөө одоо хятадуудын хувьд ч хаш чулуун айгуу тийм үнэтэй чулуун тооцогддог. Тэгээд тэр тийм чулуун одоо үзмрүүдийг болон хүрэл зэвсгийн үеийн үзмрүүд, за дээрээс нь чин гүрэнд хариалагдах тийм олдвор үзмрүүдийг гээд ер нь тиймэрхүү зүйл үзэн. За бас дижитал музей байгаа юм билээ. Дижитал музейнаас айгуу сонирхолтой санагдаж байна. Тэгээд ямар шуухан байх юм бол гээд айгуу хүлээлт өндөртэй. За тэгээд музейг үзцгээе. Одоо хамгийн ер нь музейний хамгийн алдартай
одоо үзмрүүдийн нэг нь ийм ногоон хаш чулуун ийм байцаа байд юм байна. Тэгээ энэ айгүй сонирхолтой түүхтэй энэ болохоор яг ингээд сайн харах юм бол байцаан дээр нэм хоёр ийм шавж суудсан байгаа. Тэгээ тэр хоёр нь болохоор нөгөө айгүй сайн ингэж өндөг гаргадаг ийм шавж учраас өндгөлдөг учраас ерөнхийдөө нөгөө нэг үр хүүхэдтэй болох тэгээд яг ингээд сайн харах юм бол энэ цагаан доотлын цагаан хэсэгтээ нэг жоохон юм шар оруулахтай энэ нь болохоор одоо ингээд юм мөсцсөн юм шиг одоо тийм дүр зургийг илэрхийлж байгаа. Тэгээ энэ нь болохоор нөгөө мөсцсөн юм шиг харагдана гэдэг нь тухайн одоо ногоог илүү ингээд үржил шимтэй гоё амттай юм бүрэнгүүс боловсрсан байхыг бэлэгддэг учраас бас ингээд нөгөө ариун онгон байдал тэгээд одоо үр хүүхэдтэй болох тиймэрхүү зүйлийг ер нь бэлэгддэг гэж юм. Тэг ингээд хилээ солиод энэ өстой гоё юм байна. Энэ ингээд юм зүгээр юм уран зураг шиг юу хэрнээ. Ингээд дээр нь дарангуут нөгөө нэг одоо ингээд харилцан гоё нөгөө өөрийн оролцоотойгоор үзэх боломжтой хийж өгсөн байна амар гоё. Тэгээд ингээд хилээ солиод өөрийнхөө хил дээр тааруулаад мэдээлэл аваад тэг ингээд яг харахад бол зүгээр л юм зураг шиг. Тэгээд үзмэр дээрээ дараал мэдээлэл авчиж болох юм байна. Ингээд энэ өстой таалагдлаа. Айгуу сонирхолтой. Ер нь энийг ингэж үзэхээр бүр өөрийн оролцоог нэмэгдүүлээд илүү сонирхолтой гоё үзэж чадхаар санагдаж байна. Энэ бол өстой гоё юм байна. За би сая эндхийн нэг судлаачаас нь ерөнхийдөө жоохон тайлбар сонссон. Тэгээд ерөнхийдөө бол манай Чингис хааны болон Хубилай хааны их зургууд, их хөрөг зургууд нь бол 2 дугаар дайны дараа тэгэхээр 1949 оны үед бол ингээд орж ирсэн юм байна Тайван руу. Тэгээд тухайн үеийн буюу одоо Юан гүрний зураачдын одоо онцлог нь бол нөгөө одоо хаадын хүргийг зурхтаа арсны өнгийг бол нэг тийм онцлог зурдгүй байсан. Гэхдээ Чингис хааны болон энэ Хубилай хааны хүргийг зурхтаа одоо ингээ хацрын энэ жоохон ягаан туяаг ингэж бүр детальчилж гаргаж өгсөн нь бол энэ зургуудыг маш онцлог болгосон. Дараа нь нөгөө олсон хүмүүсийн хувьд ингээд нөгөө өмнөх тэр тухайн үеийн зураачдын зурж исэн зурагтай харьцуулаад үзэхэд ийм айгүй ингээ юм болгоныг наривчилж детальчилж харуулсан нь энэ зургуудыг маш онцлог болгож исэн гэд тэгж тайлбарлаж байна. За дээрэс нь одоо ингээд хаадын одоо хөрөг зурган дээр байгаа хувцлал дээл хувц энэ малгай өсний засал энэ тэрийг харах юм бол айгүй тийм нөгөө олон улсын бас хэв маягтай одоо олон улсын одоо олон бусад улс орны нөгөө элементүүдийг ингээд шингээсэн онцлог соёлыг шингээсэн нь бас илт харагдчихсэн гэж тайлбарлаж байна. За тэгээд энэ зургийн тухайд болох юм бол Хубилай хаан авд морцсон гэдэг нэртэй зураг юм байна. Тэгээд энд харагдаж байгаа хүн бол Хубилай хаан. Тэгээ Хубилай хааны хатан гэж явж байгаа ийм зураг байна. Тэгээд одоо нөгөө сур харваа морь гэдэг Монголын бас ийм Монголыг илтгэх, Монголын соёлыг илтгэх ийм элементүүд шингэсэн. Дээрэс нь нөгөө тухайн үеийн зураачид зурган дээрээ ерөөсөө ямар нэгэн хэдэн онд зурсан, хин зурсан, ямар одоо зураач зурсан гэдэг мэдээлэл бичдэггүй. Гэхдээ энэ зургийн хувьд болохоор энэ мэдээллийг энд чинь бичсэн. Ингээд энэ зураг ганцаараа жоохон энэ зургийн хувьд ийм мэдээлэлээ бичиж өгсөн бас илүү онцлог байсан гэж байна. Энэ нэр одоо 1280 онд одоо яг одоогийн юугаар хөрвүүлж үзэх юм бол 1280 онд зурсан зураг гэдэг ийм мэдээлэл нь одоо бичигдсэн байгаа нь бас энэ зургийг илүү онцлог болгож өгч байгаа юм байна. Хоёр сая музейгээ үзэж дуусаад бэлэг дурсгалын дэлгүүрээр нь ороод Чингис хааныхаа нөгөө хуулбар хүргийг хараад мэдээлэл аваад танилцаад тэгээ ямар ч тач зориод ирсэн юм чин гэж бодоод бит хоёр нэг өөрсөндөө Чингис хааныхаа хөргөөс авцсан. Тэгээ айгүй хөрхөн ингээд нөгөө авч явах болохоор зориултын юм савнд нь хийгээд өгд юм байна. Тэгээд нэгэн л зориод ирсэн юм чин гээд нэг авцсан. Тэгээ гэртээ ямар ч тач тавина. Музейгээ ер нь бол нэг 2 цаг орчим үзэж дууслаа. Тэгээд тайлбарлагчаасаа мэдээлэл аваад товчхон ч гэсэндээ ерөнхийдөө бол бас түүхээс нь сонсоод мэдээлэлтэй болоод зөмөр олдруудын талаар юм гоё мэдээлэл авч танилцлаа. Одоо бит хоёр болохоор яг музейн хажуу талд нь яг энэ өөрсдийн музейнийхэн юм хоолны газар ресторан байд юм байна. Тэгээ тийшээ нь ороод бас яг энэ хоолнууд нь нөгөө үзмэр олдвруудтайгаа юм төстэй хэлбэр дүрстэйгээр ингээ нөгөө хоолоо хийдгээр онцлог юм байлээ. Тэгээд ямар шүү хоол гарч ирдгийг бас харах га танилцах га сонирхолтой санагдаад тийшээ нь очиж хоол идэх гээд явах гэж байна.
За бид хоёр одоо яг музейнийхаа хажууд байрлалтай музейн яг өөрсдийнх нь ресторан руу орж ирээд хоол идэхээ сууж байна. За тэгээд меню нь аягүй хөрхөн бид хоёр ер нь харж агаад юу яалаа. Саяны нөгөө нэг музейд үзсэн үзмрүүдтэйгээ ер нь төстэй ийм хоолнууд байгаахгүй айгүй хөрхөн. Тэгээ нөгөө яг тэр үзмрүүдтэйг адилхан гарч ирэхээр юм байна. Тэгээд харж байгаа түрүүн музейд үзсэн юмнуудтайгаа адилхан ганц хоёр хоол захиалаад дээрэс нь эднийхээс өөртөөс асууж агаад санал болгох хамгийн онцлог гэсэн ийм хоол гэдэг нэг 8 хоол захиалж үзлээ. Тэгээд одоо яг яаж гарч ирэхийг харах гад айгүй догтлоо сууж байна. За энэ бит хоёрын захиалсан нөгөө юу байхгүй байцаа байхгүй нэг музейдээ ч гэсэн харж ирсэн. Тэгэд энэ нь болохоор юу юм байна юм доороо ингээд соостой тэгээ байцаан дотроо ингээд сам хорхоотой тэгээд зүсээд соосондоо ингээд дүрээд идчихлэх юм байна. Тэгээд за ингээд байцаагаа ер нь бол зүсчээд тэгээд энэ соосондоо ингээд дүрээд холж идчихлэх юм. Энэ соос нь болохоор хисааны соос байсан. Хисааны энэ байцаагаа болохоор ингээд нэг юм дахианы шүлэнд ингээд чанж болгосон. Тэгээд түрнийхэн соостой. Тэгээ байцааныхаа дээр болохоор энэ жижигхэн сам орхоотой байсан. Зүгээр л байцаач. Ер нь бол яг ингээд зүгээр нэг чанаад болгоцсон бол аюу гой байцаан зөөлөрсөн. Тэгээд сам орхооны амтан ч гэсэн нэг тийм хурц биш. Тэгээ соосондоо дүрээд идэхээр ер нь бол зүгээр. За энэ амар гоё харагдаж байна. Энэ болохоор бас яг музейд харсан ийм хэлбэртэй харж чулуун үзмэр байсан байхгүй. Тэгээд тэрийгэ тайлбарлахдаа угаасаа гахаа мах шиг харагдаж байгаа. Тэгээд ингээд нөгөө нарийн хийцэн ч гэсэн яг гахаа мах шиг тайлбарлаж надад гайд маань тайлбарлаж өгч ийсэн. Тэгээд яг тэр нь одоо музейд харж исэн юм маань одоо үзмэр маань одоо яг хоолны хэлбэрээр надад дээр ирсэн. Тэгээд энийг юу ч гэсэн амсаж үзье. Энэ болохоор гахаан махыг бараг 4 цагийн турш чансан гэсэн баха. Тэгээд хажуугаар нэм навч шиг юмар ороогоод тэгээд идэх юм байна. Амсаж үзье. Ингээд зүсгүүд амар хатуу юм шиг харагдаж байгаа юм. Яг идэнгүүт айгүй гой зөөсөн аман шууд бутраад байна. Угаасаа 4 цаг нэлээд олон цаг чансан гэхээр ийм болох байхаа. Миний хоёр дахь хоол нь болохоор шүл байна. Тэгээ энэ шүлний юунд болохоор нэр нь амар сонирхолтой байсан. Ингээд энэ шүлний ер нь болохоор ингээд буддаа хан дээгүүр одоо давж харна гэдэг нэртэй яг одоо үргэлжлээд орчуулах юм бол тэгээ яагаад тийш нэрлсэн гэхээр нөө шүлний үнэрийг авахаар бүр буддаа хүртэлтэй ингээд юу юм бол гэд хан дээгүүр ингээд давж харахаар сонирхол татам тийм амар гоё үнэртэй гэдэг утгаар энэ хоолыг хийсэн юм байна л да. Тэгээ энэ болохоор ингээд дахианы шүлтэй. Тэгээ дотроо юу байна? Янз бүрийн ногоотой дахианы махан орсон байна. Дээрээс нь энэ юм хясаа шиг яг монголоор юу гэж хэлдэг сайн мэдэхгүй байна. Тэгээ мөөхтэй юм олон төрлийн ногоотой юм байна. Тэгээд шүлэн болохоор яг тийм илүү тийм хурц боловсон амтгүй амар гоё юм. Тэг зөөлхөн. Тэг яг нөгөө дахианы шүлнийх нь амт нь бас амтагдаад тэгээ нэг тийм жоохон далайн гаралтай бүтээгдэхүүний амтаас холилдоод ер нь бол тийм идэж болмоор янз бүрийн хурц юмгүй надад бол амар гоё тохирсон гоё шүл санагдчихээн. Энэ менюн дээр ингэж тайлбарсан байсан нөгөө нэг эртний ингээд хятад юун дээр эртний хятад хиллэг байдаг гинэ. Хэрвээ дахиа байхгүй бол тэр хоол бишээ гэдэг. Тэгэхээр угаасаа энэ нөгөө дахиа бол бас заавал яах хоолуудын нэг. Тэгээд угаасаа хятадуудын хувьд дахиа маш ингээд чухал бас хоолны нэг байсан гэдгийг илтгэж байгаа юм байна л да. Энүүгээр одоо тэгж түүхтэйгээ холбож тайлбарсан мэлээ. За ерөнхийдөө хоолнуудаа за одоо ингээд би десертний төрлийн юм руу орох чинь заастай таргалах байхаа. Гэхдээ яг энэ хараа амар хөөрхөн ингээд энэ нөгөө нэг одоо чин гүрний үеийн одоо Эрдэнэсийн савыг бэлгэсэн зүгээр энэ нь одоо зүгээр сав нь тэгээд ингээд харах юм бол юм шат шиг хэлбэртэй. Тэгээд ерөнхийдөө дээшээгээ авирж байгаа шат нь юу яадаг аз жаргал те сайн одоо тийм аз юу бэлэгддэг. Тэгээд ингээд энэ амар хөөрхөн галуу байна. Тэгээд нөгөө нэг юу нөгөө л нэг байцаа. Энэ хөөрхөн хэлбэр дүрстэй амьтнууд нь улаан буурцыг, цагаан будаа зэргээс гаргаж авч хийсэн нарийн баоны төрлүүд бөгөөд эртний хаад ихэс дээдсүүд нь ч таашааж иддэг байсан амьтнуудын нэг юм байлээ.
Энэ нь мөн л хүрлийн үеийн тогоонуудыг биелэгдэж хийсэн мөсөн тогоотой жимсний дэсэрт гадаа халуун байсныг чилгүү хоолныхоо төгсгөлд идэхэд үнэхээр сэргсэн мэдрэмж авч чадсан. Музейгээр бараг 2 цаг авсан. Тэгээд хавдарч орж ирээд тэг музейд үзсэн юмнуудтайгаа адилхан хоолоо орж ирж идээд тэгээд дээрэс нь яг ийм олон хоолыг нэг дор өөр амттай те ингээд зэрэг амтлаад айгүй сонирхолтой санагдлаа. Тэгээд бас энэ музейгээ илүү одоо баялаг тийм музейгээ илүү үн цэнтэй жуулчдыг татах зүйл болгож байгаа нэг юм нь бас яалтчгүй энэ хоолны газар байна. Яагаад тэгэхээр музейнийхээ яг одоо хүмүүс музейгээ үзэж дуусаад энэ рүүгээ орж ирээд нөгөө музейд үзсэн зүйлээ эргээд харах боломжтойгоор ингээд хоолоо идээд тэгээд дээрэс нь энэ нөгөө нэг меню дээрээ хүртэл энэ хоол нь яаж түүхтэйгээ холбогдож байгаа юм бэ? Энэ яагаад алдартай хоол байгаад байгаа юм бэ гэдгийг ингээд тайлбарлаад өгсөн болохоор тэгээд миний хувьд ч гэсэндээ музейд үзсэн зүйлээ баттгаад би бол одоо энэ нөгөө нэг байцааг энэ байцаагаа би хизээч мартахааргүй л болж энэ хятадын энэ түүхэн ч гэсэн өөрөө айгуу сонирхолтой байсан. Тэгээд хааж утсан энэ байцаатай байсан болохоор энэ байцаа бол миний толгоноос гарахааргүй л боллоо. Тэгээд айгуу гоё санагдлаа. За бид хоёр одоо маш сонирхолтой газар ирсэн байна. Энэ нь болохоор Чуншуйтан гэдэг нэртэй. Энд яасан бэ гэхээр хамгийн анхны одоо bubble tea яг энэ газарт үүссэн гэж одоо явд юм хэлээ. Тэгээ 1980-аад онд хамгийн анхны bubble tea одоо монголчуудын ч гэсэн ер нь бол дунд аягүй алдартай болсон bubble tea. Тэгээ олон улсад ч гэсэн маш одоо ирчээг авч байгаа юм гоё өвцөл bubble tea Тайванд ингээд анх үүссэн. Тэгээ яг бүр Тайванд үүсэхдээ яг энэ газар үүссэн гэсэн. Тэгээ бид хоёр яг тэрийн зориод ирсэн байна. Одоо ороод анх үүссэн газраас нь bubble tea аваад уух гэж байна ш тавталж байна. За энэ юу юм бэ? Сайн нөгөө орж ирэхэд чиглүүлж өгөөд тэгээд нэг юм бүгэлдэг меню өгөөд ширээнд нь суулгачд юм байна. Гэхдээ эндээсээ би одоо ингэ сууж харж байгаад хүссэн юм а бүгэлчөө тэгээд дахиад энэ сая наан касс байсан байхгүй. Тэр кассан дээр очиод энэ бүгэлсэн юм а яхах юм байна л да. Захиалга баталгаажуулаад мөнгөө төлөө тавих юм байна. За амартай ч энэ айгүй их юм харагдаж байна. Харж байгаад хамгийн сонирхолтой гэсний захиалъя да. Захиалга өгчлөө ерөнхийдөө баталгаажуулаад тэгээ нөгөө хэр их сахартай нөгөө эзэн чихэртэй уух вэ гэдээ яа тийм ээ. This number put this on your table please. Thank you. Have a nice day. За ингээд одоо ширээн дээрээ тавиад тэгээ дараа захиалгыг нөх юм байна л та. 1980-ад онд Тайванд үүссэн энэхүү цайн олон төрлийн жимс орцоор баяжуулагцаар өнөөдөр маш олон улсын хэрэглэгчид өдөр тутамдаа уудаг ийм уух зүйл болтлоо хөгжсөн байна. Bubble tea бол анх энэ Чуншуйтан гэдэг энэ цайны газрын ажилтан нь бол яг анх сэдэж олсон гэдэг. Тайван өөрөө маш халуун орн учраас хүмүүст ер нь бол хүйтэн юм уух тийм хэрэгцээ бол байсан. За дээрээс нь тайванчуудын одоо цайны соёл өндөр хөгжсөн, цай их уудаг ард түмэн учраас хүмүүсийн дуртай цайг сүйтэй хойлоод ингээ хүүтнэр борлуулах ийм санааг бол анх гаргаад энэ bubble tea-г бол худалданд гаргаж исэн. За тэгээд үүн дээрээ бол одоо бидний энэ boba гэж нэрлэж байгаа нэг төрлийн цардуулаас гаргаж авсан энэ бөмбөлгийг нэмээд ингээд bubble tea бол гарч исэн байна. Хамгийн анхны энэ bubble tea-ний орц нь ерөөсөө л хар цайн дээр сүү тэгээд энэ boba гэдэг бөмбөлгөө нэмээд ийм энгийн орцтойгоор гарч исэн. Тэгээд үүнээс цаашаа бол маш олон төрлийн орцтой болж хөгжсөн байна. За манай bubble tea шүү. За төрийн ер нь захиалсан юмнууд ирчлээ. Нөгөө жоохон өсөөдсөн болохоор яг хоол идмэр санагдаад хоол бол идсэн. Тэгээ хажуугаар нь ямартаж bubble tea-гээ уун. Тэгээ хамгийн түрүүнд ер нь бол шууд bubble tea-гээ ууя гэж л бодож байна. Ямар ч юмгүй зүгээр яг original тийм илүү дутуу юмгүй bubble tea-г тоор авсан байгаа. Тэгээ угаасаа халуун болохоор өстэй авсан. Бомбонууднаас шууд амруу гүгэл ороод. Ой. Also нэг тийм ялуун биш. 요거는 ялуун уудаг болохоор айгуу гоё наа. Бөмбөлгүүд нэг тийм хөөрхөн жижигхэн юм. Тэгээд шууд ингээд ам руу урсаалцсан бөмбөнөр ороод л байна.
хоёр явж байгаад энэ оройн цагаар энэ Тайпей хот дахь хамгийн том бөгөөд эртний сүмүүдийнх нь нэгэн дээр ирээд байна. За энэ сүмийн нэр болохоор Лонгшан гэдэг нэртэй ийм сүм байна. Тэгээд энэ нь болохоор луу болон уул гэсэн хоёр үгнээс бүрдсэн ийм сүм юм байна. Тэгээд маш том харагдаж байна. Энэ сүмийн талбай нь нийт талбай нь бол 6100 гаруй метр квадрат талбайтай гэсэн. Тэгэхээр нэлээд том ийм сүм байна. Тэгээд гаднаасаа үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байна. Бид хоёр орой ирсэн ч гэсэн ингээд гэрэл тусаад маш үзэсгэлэнтэй. Тэгээ хүмүүс ер нь ажиллаад харсан ч гэсэндээ ирээд залбирлаа үлдээд ингээ ороод гардаг. Жуулчид ч гэсэн ер нь бол орж гарч байгаа харагдаж байна. Тэгээд энэ ч маш гоё юм. Яг төв хаалгаар нь ороод энэ баруун талдаа маш гоё юм хиймэл хүрхрээ гэх үнийг хүрхрээтэй уус ингээд урсж байна. За тэгээд нөгөө Тайванчуудын нийт ард түмний дийлэнх ард түмний шүтдэг даоизм гэж шашных нь нэг бурхад болох алдартай бурхнууд нь энэ цөмөн дотроо ингээд тус тусдаа өөр ингэсэн танхим гэхүү танхимтай тэгээд дотроос энэ сүмэн дотроо бол маш олон хэсгээс бүрдэж байгаа. Тэгээд хүмүүс ингээд ажиллаад харсан ч гэсэн ирээд залбирал үлддэг. Энэ нөгөө ингээд ингэж жагаад энэ чинээс зөвшөөрөл авмаар байгаа юм аа эсвэл ингээд бүтэмжтэй юу гэдэг хүсэж жагаад ингээд залбиралтай газар хайд юм байна. Тэгээд ингэж буух юм бол зөвшөөрсөн гэсэн үг гэдэг. Энэ хоёрыг ингэж хооронд нь хавсраад тэгээд яг юу асуумаар байгаа бол ажил хүсээ бүтээх юугаа асууж байгаа. Тэгээд доош айд юм байна. За ингээд нэг тал нь нэм доошоо нэг тал нь доошоо бууцсан болохоор ер нь бол миний сайн асуусан бүтнэ гэсэн үг. За баярлалаа. Амжилттай явж миний ажил бүтэх юм байна. Тайваны эрүүл мэндийн яамных нь харьяа эмнэлэгдээр ирсэн байна. За тэгээд энэ болохоор улсын эмнэлэг гэсэн үг. Тэгээд нэгэнд Тайванд ирээд Тайван угаасаа эрүүл мэндийн чиглэлээр бас тодорхой хэмжээнд дээгүүр бичигддэг улс орнуудын нэг эрүүл мэндийн аялал жуулчлалыг ч гэсэн хөгжүүлж байгаа улсын хувьд нэгэнд ирсэн юм чинь бас эрүүл мэндийн байгууллагаар нь ороод үйлчлэг нь ямар байдгийг хэр ойлгомжтой юм гээд тэмхүү зүйлүүдийг танилцгаад ирсэн байна. Тэгээд ерөнхийдөө угаасаа миний хувьд яг зүгээр энэ эмнэлэг дээр ороод зүгээр ерөнхий үзлэг аваад эмчийн зөвлөгөө авахд ямар байдаг тэр процессыг яг өөрөө туршиж үзгээд явж гин. Тэгээд ямар ч тач эмнэлгээр ороод энэ эмнэлгийн тухай товч танилцуулах юм бол 1972 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж байгаа. Эмнэлгийн онцлог үйл ажиллагаанууд гэвэл өөрсдийн эмийн сандаа уламжлалт эм тангаа бэлтгэж хийдэм байлээ. Энэ нь 2000 гаруй жилийн өмнөөс уламжилж ирсэн ангаах ухааны нэг чиглэл учраас миний хувьд бас эндээс тан авсан байгаа. Мөн энэ эмийн сан нь өвчтний авах эмийн баркодыг уншуулж хаана байгааг хялбархан олох ухаалаг системийг шийдэж өгснөөр хүмүүст цаг алдалгүй түргэн шурхаа үйлчилдэг. Эмчилгээний тоног төхөөрөмжүүддээ сүүлийн үеийн дэвшилтэт технологиг ашиглаж байгаагийн нэг жишээ нь дүрс онцлогооны аппаратууд нь. Эдгээр төхөөрөмжийг зөвхөн англи, хятад гэлтгүй олон хэл дээр зааврыг нь солих боломжтой байдаг учраас гадаадын өвчтнүүдэд үйлчилгээ үзүүлэхэд хялбар байдаг. Сэргээн засах эмчилгээндээ ухаалаг робот ашиглаж байгаа нь таалагдсан. Тухайн хүний гэмтэл, бэртэл ямар төвшөнд байгааг мэдэрч түүнд нь таарсан дасгал хөдөлгөөнийг өвчтөнд сонирхолтой байдлаар хийлгэдэм байлээ. За би сая нөгөө үзлэгтээ орох гээд цагаа аваад хүлээж хоорондоо сая надад тусалж исэн эмэгтэй маань ийм нөгөө нэг үзлэгийн юу гэдэг багц шинжилгээнүүдийг танилцуулж байна. Тэг ер нь ийшээ энэ эмнэлэгт бас нөгөө монголчууд айгүй их ирж энэ багц шинжилгээнүүд нь хамрагддсан байна. Тэгээ бүр монголчууд ирдэг болохоор ингээ монгол хэлээр гаргацсан надад энэ стек таалагдлаа. Тэгээд ийм дөрвөн өөр төрлийн шинжилгээтэй ингээ харж агаад яг өөртөө хэрэгтэй байгаа шинжилгээнүүдийг өгөөд үнийн хувьд өөрөөр тэгээд өөрийнхөө биеийн онцлог яг юугаа илрүүл шинжилүүлмээр байгаагаад харж агаад энтэй танилцж агаад юм шинжилгээнд хамрагдах боломжтой байна. Гэхдээ миний хувьд бол өнөөдөр хамрагдахгүй ямар ч тааж танилцаад монгол хэл дээр бэлтгэсэн. Тэгээ монголчууд ирвэл энийг бас танилцуулдаг гэсэн. Тэгээ хэрвээ энэ шинжилгээгээр яг ирээд зориод Тайван руу ирэх гэж байгаа бол яг ямар виз тэ мэдүүлэх вэ? Юу шаардлагатай вэ гэдэг тэрийг хүртэл ингээ бэлдээд өгсөн байт юм. Тэгээд юунда монголчуудад танилцуулдаг. Эмчтэйгээ уулзаад өөрийнхөө хувьд ерөнхийдөө зөвлөгөөнүүдийг авсан.
За энэ эмнэлэг нь бас гоо сайхны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Энэ тасгаар нь ороод хөлийн тавхай зөв хэлбэртэй байна уу үгүй юу гэдгийг бас онцлуулах боломжтой байлээ. Энд харагдаж байгаа энэ төхөөрөмж дээр гიშгээд тавхайн бүтц ямар байгааг нь маш дэлгэрэнгүй харуулад өчтдөг. За тэгээд хэрвээ өөрчлөлт орсон байх юм бол энэ эмнэлгээс нь гаргадаг хэлбэр засах улавчийг нь мөн авч хэрэглэх боломжтой байлээ. Орчин үеийн эмчилгээг уламжлалтай хослуулдаг гэд хэлжсэнчлэн уламжлалт тасгаар нь бас орж танилцсан. Миний хувьд зүү тавиулаад хүзүүгээ дургуулахын өмнө нэлээд айжсэн ч гэсэн яг тавиулсны дараа л үнэхээр эрт хүчтэй болсон. За Тайваны эрүүл мэндийн яамны харьяа Тайпей хотод дох энэ эмнэлэгт нь ирээд ерөнхий үйлчлэгээ аваад эмчээс жоохон зөвлөгөө аваад тэгээ нэг өвчин намдаах юм ямартай ч аваад үзчихлээ. Тэгээд миний хувьд бол амар тэмцвэртэй шинжилгээ энэ төр олох гэж ирээгүй. Зүгээр ер нь нэгэнт Тайванд ирсэн эмнэлгээр нь ороод гарыг үйлчлэгээ нь яаж явагддгийг хэр цэвэрхэн цэцтэй ойлгомжтой байд ингээд ерөнхийдөө энэ эрүүл мэндийн үйлчлэгийг нь танилцлаа. Тэгээд яг хөө ингээд сая хүлээж явах хоорондоо энэ төр нөгөө хүлээлгийн өрөө мөрөнд нь суугаад ингээд коридорыг харахад бол айгүй тийм нэг нэмлэгт байгаа төгшөөртэй мэдрэмжгүй тийм айгүй тийм тухтай тийм тайван сайхан мэдрэмж аваад тэгээд маш цэвэрхэн юм байна. Тэгээд энэ ч нөгөө нэг юу ийм сайн дурын ажилтнууд айгүй их байд юм байна. Дөнгөж хаалгаар орж ирэнгүүт сайн дурын ажилтнууд нь ирээл гадаад хүн гэдгийг шууд мэдээл англиар яриад яаж туслах уу инкүү гэж чиглүүлээд өчтөд нь маш таалагдлаа. Тэгээд тэр дундаа энэ сайн дурын ажилтнууд нь юу байгаа нь хөвчлөг өгшин жоохон өндөр настай тэтгэврийн насны хүмүүс байгаа нь бас маш сонирхолтой санагдлаа. Тэгээд тэд нар ингээд чөлөө цагаараа боломжоор өсөн цагаараа ирээд ажилладаг юм шиг байна. Тэгээд маш ингээд үйлчлээ чиглүүлээд маш сэтгэлээсээ ажиллаж байгаа нь үнэхээр таалагдлаа. Тэгээд ер нь бол Тайваны эмнэлгээр явхад бол нэг тийм ойлгомжгүй байсан зүйл гарсангүй. Тэгээд хөрхөн ямар ч тач бас нэг энэ улсад ирснийх эрүүл мэндийн үйлчлэгээтэй танилцчаад явж байгаадаа баяртай байна. Ингээд Тайпей хоттой улсын эмнэлэгтэй танилцсны дараа улсын болон хувийн эмнэлгийг харьцуулж үзэх зорилгоор 1978 онд үүсгэн байгуулагдаад өнөөдөр 7 салбартай болж өргөгдсөн Тайваны хамгийн том хувийн эмнэлгээр мөн орж танилцсан байгаа. За бид хоёр яг Тайваны хамгийн том гэж хэлж болохоос яг хувийн эмнэлэг дээр нэрээд байна. Энэний эмнэлгийн нэр нь болохоор Чанган эмнэлэг гэж энэ Чанган гэдэг хүний нэрэмжит юм эмнэлэг юм байлээ. Тэгээд Тайванда ер нь нэлээд олон бас салбартай. За тэгээд яг бид хоёр болохоор нисэх онгоцныхын буудлын дээр ойролцоох эмнэлэгийн салбар дээр нэрээд байгаа. Тэгээд нисэх онгоцны буудлын метроны шугамаасаа ингээд хэдхэн ганц буудлын зайтай тэгээд шууд нөгөө метроны шугамаасаа ингээд энэ гүрээр дамжаад шууд эмнэлэг рүүгээ орчдөг нь маш таалагдлаа. За тэгээд дээрэс нь энэ эмнэлэг дээр ер нь бол айгүй олон маш олон улсаас тийм хүмүүс зорж ирж үйлчлэгээ авдаг ийм эмнэлэг байгаа. За тэгээд гоо сайхны мэдрэлийн үйлчлэгээ гоо сайхны чиглэлээрээ бас алдартай. За мөн элэг шилжүүлэн суулгах мэс заслыг хийдэг. За тэгээд энэ эмнэлэг дээр элэг шилжүүлэн суулгах мэс заслыг хийлгэхээр нэг амжилттай болсон хувь нь ер нь бол Америк, Япон гэх зэрэг өндөр хөгжилтэй улсуудтай харьцуулахад бас маш өндөртөө ордог ийм онцлогтой эмнэлэг юм байна. Тэгээд эмнэлэг рүүгээ орж үзэх гэж байна. За тэгээд орж үзье. Ингээд хүмүүс нь шууд метроны шугамаасаа дамжаад эмнэлэг рүүгээ орчдөг юм байна. Эмнэлэг маань болохоор 3000 гаруй нөгөө хэвтэн эмчилүүлэх ортой гэсэн тэгэхээр ер нь бол хамгийн том гэж болох үс хувийн эмнэлэг юм байлээ. Аялал хийж энэ эмнэлгийг зорж ирэхээр бол мөн л эмчилгээний виз мэдүүлж ирнэ. За тэгээд онгоцны буудлаасаа метрогоор хэдхэн буудлын зайтай учраас таныг бараг буудлаас нь л тосоод аваад ер нь бүгдийг чиглүүлээд өгчих юм байлээ. За ирээд эмчтэйгээ уулзсан зөвлөгөөгөө авна. За ямар үйлчилгээ авахар болсон тэр дагуу ер нь шинжилгээгээ хийлгээд явах юм байлээ. Олон улсын үйлчлүүлэгчдийн хариуцсан хэсгийн ажилтнууд таныг ер нь эмнэлэгт байх хугацаанд бүрэн чиглүүлээд явах учраас санаа зовлтгүй. Таны байрлах өрөөнд ч аваад ч өгнө. Танаас зөвшөөрлийн хуудас бүглүүлнэ. Гарын үсэг зуруулаад шинжилгээ өгөхөөс өмнө юу хийх шаардлагатай вэ гэдгийг ер нь бүгдийг танилцуулчихна. За тэгээд ерөнхий шинжилгээний багцуудад ихэвчлэн багтдаг MRI, цусны шинжилгээ зэрэг нарийн үзлэг онцлогоонуудыг бүгдийг хийгээд явах юм байлээ.
Чанган хувийн эмнэлгийн тухайд мөн л улсын эмнэлэгтэйгээ адил төлбөр төлөх, бүртгэл хийлгэхээс эхлээд бүх процесс нь маш ойлгомжтой байсан. За тэгээд энэ нь Тайваны хамгийн анхны зүүн өмнөд Азтай хамгийн том портоо эмчилгээний төв юм бэлээ. Портоо эмчилгээний 4 өрөөтэй өдөрт дунджаар 70 гаруй хүн энд эмчилгээнд ордог. Сүүлийн үед ер нь хавдрыг үр дүнтэй эмчилгэхэд портоо эмчилгээг ихээр ашиглаж байгаа. Хавдрыг эмчилгэхдээ ойролцоох эрүүл эд эрхтний гэмтээ хэрсэл бага гэдэг учраас өндөр хөгжилтэй орнууд сүүлийн үед энэ эмчилгээг маш ихээр ашиглаж байгаа. Энд болохоор яг одоо нөгөө портоо эмчилгээнийх нь одоо нөгөө портоныг үйлдвэрлэж байгаа одоо туяа гаргаж байгаа яг цүм машин нь гэж хэлж болохоор ийм том одоо төхөөрөмж байна. Тэгээд энэ болохоор бараг 10 м өндөртэй. За тэгээд яг юуг нь болохоор Японд одоо загварыг гаргаад тэгээд яг Тайванда үйлдвэрлээд ингээд энэ одоо машинаараа эргүүлээд эмчил одоо нөгөө портоо эмчилгээгээ өвчтөн дээр хийд юм байна. Тэгэхээр өвчтнийг нөгөө одоо энэ тентээс нь одоо нөгөө цэцэргаар ингээд шарах тохиолдолд өвчтнөө хөдлөх шаардлагагүйгээр энэ төхөөрөмж маань өөрөө маш наривчлалтайгаар ингээд яг нөгөө өгсөн командын дагуу хөдлөх учраас өвчтөн хөдлөж одоо ямар нэгэн жижиг алдаа гаргахгүй улмаас одоо энэ төхөөрөмжийг хөдөлгснөөр маш наривчлалтайгаар одоо өвчтөн дээр нөгөө цэцрэг эмчилгээгээ, портоо эмчилгээгээ, протон буюу одоо энэ туяа эмчилгээгээ одоо үзүүлж байгаа гэсэн үг юм байна. За эмнэлгийн одоо нэг маш гоё таалагдсан юм нь хамгийн доод давхартай одоо юм дэлгүүртэй, бүр өсчөнтэй, банктай гэд маш олон зүйлийг доод давхартай багтаас нь үнэхээр сонирхолтой санагдаа. Угаасаа энэ эмнэлэг маань өөрөө маш том эмнэлэг байсан учраас ингэж шийдэж өгснөөрөө тий өвчтнүүд болон одоо хүмүүсийг одоо ар гэрийнхнийгаа ирэх гэж ирсэн хүмүүстэй хол явах шаардлагагүйгээр эмнэлэг дотроосоо доороосоо нэг зүйлийг одоо доороос ингээд бүх зүйлийг худалдаж авах боломжтойгоор шийдсэн маш таалагдлаа. За тэгээ нөгөө 7-Eleven сүлжээ дэлгүүр нь, хувцсны дэлгүүр, өсчин, банк, хувцс угаалгын газар тэгээ бүр ингээд travel одоо нөгөө аялал жуулчлалын одоо үйлчлэгээ, аяллаа үйлчлэгээ үзүүлэх юм үйлчлэгээний хэсэг хүртэл байгаа нь маш гоё таалагдлаа. Тэгээд бүх зүйл ер нь бол байд юм байна. Тэгэхээр энэ эмнэлэгт ирсэн хүн бол ерөөсөө зам хол гараад хаашаа авах уу, энийг хаанаас авах уу гэд. За энэ ч бүр ингээд будаа агшаагч те ингээд дэлгэн барааны иргэсэл хүртэл байна. Тэгэхээр магадгүй бас эмчнэр нь энэ нөө хонож олон хоногоор ажиллах те ингээд яралтай хурал уулзсанд явах шаардлагатай байдаг бол доороосоо ингээд хувцас аваад ийм үйлчлэгээ авах боломжтой байд юм байна. Ингээд бид Тайваны улсын болон хувийн эмнэлгээр орж танилцлаа. Сүүлийн үед эрүүл мэндийн аялал буюу аялангаа биеэн уншлуулж эмчлүүлэх хандлага нэмэгдэж байна. Хэрвээ таач бас эрүүл мэндийн аялал сонирхож байгаа бол Тайваны эмнэлгүүдийг зорж үзэл маш боломжтой санагдлаа. За ингээд манай зурлаач бит хоёрын Тайван дахь 4 өдрийн аялал маань өндөрлөөд бит хоёр яг одоо Монгол руугаа буцах гээд байж байна. Тэгээд богино хугацаанд байсан ч гэсэн Тайван оронтой энэ улстай танилцаад жоохон ч гэсэн соёл түүхээс нь суралцаж мэдж авсандаа маш баяртай. Үнэхээр гоё улс байлаа. Тэгээд хүмүүс нь ч гэсэн найрсаг маш илдэг. Тэгээд энэ 4 өдрийн хугацаанд Тайван улстай танилцсан энэ аялал маань ингээд өндөрлөж байна. Тэгээд үнэхээр гоё байлаа.